Хичээлийн сэдэв ижил ба ялгааг олох. Зорилго зурагт өгөгдсөн зүйлсийг харьцуулж ялгаатай ба төгсөөтэй талыг олох. Өөрийн санаа бодлоо илэрхийлнэ. Зорилт өгөгдсөн зүйлсийн хэлбэр хэмжээг харьцуулан ажиглуулна. Ижил гэдэг нь юмс гадаад байдал. Өнгө зүс маш ойр төстэй гэсэн утгатай. 1. Өгөгдсөн дүрсүүдээс хэлбэр хэмжээгээрээ хоорондоо яг адилхан дүрсүүдийг олж холбоорой. Хоёр, дүрсүүдийг ажиглаад ялгаатай шин чанарыг олж нэрлээрэй. Бие дааж хийгээрэй. 3. Дүрсүүдийн ялгаатай шин чанарыг нь олж нэрлээрэй. Сурагчийн 12 дугаар хуудсыг ажиллаарай. Бие дааж хийгээрэй. Аль дүрс нь илүүц байгааг олоорой. Юугаараа бусдаасаа өөр байгааг тайлбарлаарай. Бусд нь ерөнхий ямар шинж байгааг хэлээрэй. Бусдаасаа ялгаатай дүрс нь О үсэг. Бусд нь тоо байна. Бие дааж ажиллаарай. Аль дүрс нь илүүц байгаа болоод дугаарыг нь арын дөрвөлжинд бичээрэй. Сурах хүчгийн 13 дугаар хуудсыг ажиллаарай. Бие дааж ажиллаарай. Аль дүрс нь илүүц байгааг олоод дугаарыг нь арын дөрвөлжинд бичээрэй. Үцэн ягаан өнгийн үлэг гөрүүлүүдийн хоорондоо 6 ялгааг олж дугуйлаарай. Бяцхан үлэг гөрвөлийг ээжтэйний жилэнгөөр удаарай. Улбар шоронгийг үлэг гөрвлүүдээс илүүцийг олж хрээслээрэй. Дараах дасгалыг хамтран ажлын найзуудаа илүүцүүдийг олоорой. Аль нь бол илүүц зургийг сонгоорой. Илүүц зургийг олоорой. Илүүц зургийг олоорой.
Илүү зүгийг олоорой. Илүү зүгийг олоорой. Өөрсдөө ижил хэлбэртэй зүйлсийг сонгоорой. Өөрсдөө ижил хэлбэртэй зүйлсийг сонгоорой.